Сайн өнөөдрийн бичлэгээ үргэлжлээд бэлэн боллоо. 2026 оны 1-р сарын 26 Америкийн нэгдсэн улсын Чикаго хотоос холгүйхэн орших Даунерс Гроув гэх жижигхэн хотод өвлийн тасгийн хүд хүүдэр тохиож байв. Энэ хот уг нь их тайван, аюулгүй гэдгээр алдартай. Хүмүүс шөнө хаалгаа төгжихгүй унтсан ч айх аюулгүй гэж ярьцгаадаг. Сургуулиуд нь сайн, орчин нь цэвэрхэн, модоор хүрээлэгдсэн тухтай гудамжнуудтай. Хэрцгий хэрэг хүчирхийлэл энд бараг гардгүй байв. Гэтэл ийм амар тайван 50-аад мянган хүн амтай хотод хэний ч санаанд оромгүй маш аимшигтай хүн амны хэрэг гарсан нь хүмүүсийг цочролд оруулжээ. Огдын өргөн чөлөөний 2327 дугаартай байр. Гаднаасаа бол хаанч байдаг ингээл нэгэн орон сууц. Энд ямар нэгэн өндөр хамгаалалт, камер, карт уншдаг систем байхгүй. Зөвхөн энгийн цоож нийтийн эзэмшлийн хэсэгтээ хідэн гэрэлтэй төдий. Энэ байранд ажил хэрэгт залуус тэтгэврийн наснууд бага насны хүүхдтэй гэр бүлүүд амьдардаг. Амралтын өдрийн намуун байдал орой болтол үргэлжилж байсан ч орой 9 цаг 9 минутад бүх зүйл оронгоор эргэв. Тэрхүү амар амгалан орчин хормын дотор үгүй боллоо. Байрны хүмүүс эхлээд нэг л сонин зүйл анзаарчээ. Зарим айл хамар цоргим үнэртэж эхэлсэн гэж ярьсан байна. Эхэндээ хүмүүс хин нэгний хоол түлэгчгсэн юм болов уу гэж боджээ. Гэвтэл удалгүй үнэр нь өөрчлөгдөв. Энэ бол түлэгдсэн оолны үнэрч биш. Хүнд химийн зүйл шатаж байгаа мэт маш эвгүй үнэр байлаа. Дараах нь 20 дугаар давхрын 2-ын бие гэсэн айлын хаалганы доороос тасралтгүй хар өтгөө утаа суунаглан гарч эхэлсэн байна. 9 цаг 10 минут байрны галын тохиолдол ажиллаж коридорт орилж байгаа мэт чанга дуу цураадсан хүмүүсийг шууд сандралд оруулсан. Хідэн хүн хаалгаа нийгээд юу болж байгааг харах гэтэл коридор дүүрэн утаа байсан бөгөөд шууд буцаад хаалгахаас өөр аргагүй болжээ. Удалгүй Даунерс Гровийн галын албаны дуудлагын төвд олон хүн зэрэг залгсан байна. Хэдхэн минутын дотор анхны аврагчид тэр дундаа 20 дугаар багийн гал сүнөгчд очсон. Байрны гаднаас харахад л 20 дугаар давхрын цонхоор гарч байгаа утаа улам өтгөрч бараан болж байлаа. Гал сүнөгчдийн хувьд ихэндээ энэ бол жирийн нэг галын дуудлага гэж бодогдсон. Олон айлын байр шатаж байна. Магадгүй дотор нь хүн гацсан байж болох. Тиймээс тэдний хамгийн ихний зорилго бол галыг айл болох хурдан унтраах бас хүн байгаа эсгийг шалгаж аврах байв. Тэд зузаан хамгаалалтын хувцас өмсөж хүчил төрөгчийн маска зүүгээ. Хүнд усны хоолойгоо чирсээр шатаар дээш гарсан. 20 дугаар давхарт хүрэхэд утаа маш их болсон тул бараг юу ч харагдахгүй харанхуй шахуу байлаа. Тэгээд 2-ын бие айлын хаалганы өмнө ирэхэд командлагч хаалганы гадаргууг гарынхаа ард талаар тэмдэрч үзтэл хаалганы байрвал халуун байжээ. Энэ нь хаалганы цаана яг галын голомт байна гэсэн үг. Журмын дагуу тэд төмөр том алх ашиглаад хаалгыг хүчээр өвдө онгойлгов. Хаалгыг онгойлгоход дотроос нь халуун утаа огцом гарч ирээд нүүрлүү нь хүчтэй халуун салхи үлээх шиг болсон байна. Дотор ормогц гал сүнөгчд 2 хэсэг болон хуваагдсан. Нэг хэсэг нь галын голомт хайж галыг дарж унтрах. Нөгөө хэсэг нь дотроос хүн хайж аврах. Гэхдээ галын байдал нэг л ердийн биш байлаа. Ер нь санамсаргүй гал ихэнхдээ ганц л голомттой байдаг. Харин энд ажилласан хүмүүсийн анхны ажиглалтаар нэгээс олон газраас гал гарсан мэт харагдсан байна. Гал тогооны плитхний орчимд гал ил харагдаж асч байсан. Гэтэл үүдний хаалганы дэрэгдэх шалан дээр бас тусдаа шатсан мөр байсан байна. Өөрөөр хэлбэл гал ганц газраас биш 2 өөр цэгээс эхэлсэн мэт харагдсан. Ийм байдал энгийн санамсаргүй гарсан галын шинж биш. Ихэнхдээ гал олон газраас зэрэг ассан байвал хин нэгэн санаатаагаар гал тавьсан байх магадлал өндөр гэсэн үг. Тэгээд утаагаар дүүрсэн цочны өрөөнд хаалганы ойролцоо аврагч багийнхан нэг хүний дүрс харав. Эмэгтэй хүн газар дунаад ямар ч хөдөлгөөнгүй өвтөж байлаа. Гал сүнөөгчд яарвчлан очоод түүнийг гал дундаас гаргах гэж бэлдэв. Гар чийдэнгээ асаагаа дойртуулахад аврагчд шууд ойлгосон. Энэ зүгээр нэг гал биш байжээ. Эмэгтэй цусанд утгалцсан шал хан бүр таац хүртэл цус болсон байсан. Ийм их цус байна гэдэг нь түүн рүү маш хүчтэй олон удаа дайрсан гэсэн. Түүнээс гадна өрөөний буланд бас нэг амьтан байсан. Гэрийн тижээвэр нохоо хөвтөж байлаа. Амьсгаан сулхан байсан ч ээлд хүнд гэмтэлтэй биед нь шархнууд харагдаж байв. Аврагчид эмэгтэйг яаралтай гадаа гаргаж түргэн тусламжийн машин шилжүүллээ. Түүний 30 настай Илайша
Моралес гэдэг байжээ. Хамгийн эмгэнэлтэй нь гидсэн ил томорсон байсан тэр 5 сартай жирэмсэн байв. Эмнэлгийнх нь түүнийг аврахын тулд сүүлчийн орлогоо хийсэн. Судасны цохилт байна уу, амьсгалж байна уу гэж шалгасан ч юу ч байсангүй. Элайшагийн биед маш гүн олон шарх байсан. Ялангуяа хүзүү, цээж, гидс орчимд нь их гэмтэлтэй байжээ. Тэр маш их цус алдсан байв. Тиймээс түүнийг газар дээр нь нас барсан гэж албан ёсоор зарласан. Дараа нь шүүх хэмж газар дээр нь ээжийн зүрх зогсож цусны эргэл тасарсан тул хэвлийдэх 5 сартай ураг мөн хүчил төрөгч гүйдэж зүрхэн зогссон гэж тогтоожээ. Энэ бол нэг хүний ам биш, 2 ам нэг дор тасарсан ам шиг. Энэ үед галын тархалт хяналтанд орж галыг дарсны дараа гал сөнөгчд нөхцөл байдлыг шууд цагдаад мэдэгдэв. Анх бол гал гарсан хэрэг байсан газар агшин зур 1-р зэрэглэлийн хүн амны эргийн хэрэг болсон. Даунерс Гроувын цагдаагийн эргүүлийнхэн мөрдөгчд ирж бүх барилгыг шуурхаа бүсэллээ. Утаа багасны дараа шалгах үед доторх аимшигтай дүр зураг улам тодорсон байна. Дотор нь задалтааны мөр тод тавилга унсан ширээний гэрэл хагарсан эд зүйлс энтэнд байв. Хамгийн чухал нь мөрдөн шалгагчид галыг санаатай тавьсан. Дээр нь шатанхай бодис ашигласан тогтоогдов. Өөрөөр хэлбэл энд хэн нэгэн маш хэрцгийгээр хүн алчхаад дараа нь гал тавьж бүх нотлох баримтыг шатааж устгах гэж оролдсон байлаа. Тэр гал тавьсан нь хийсэн эргээ нуугсан орлого байсан. Гэхдээ хөршүүд хурдан анзаарч галынхан шуурхай ирсэн учраас байр бүхэлдээ шатаж амжаагүй. Тиймээс бүх улмөр устж алга болоогүй юм. Харин ч эсэргээрээ гал нь гэмт хэргийн чухал баримтуудыг үлдээж хэрэг илэрхэд тус болсон. Алуурчин гал тавиад бүхнийг устгана гэж бодсон. Гэхдээ газар дээр үлдсэн цус, хөлийн мөр, бүр дутуу шатсан эсгүүд нь яг юу болсон талаар өөртөө баримт болж үлджээ. Энэ хэрэг маш ноцтой байлаа. Зүгээр нэг хүн амны хэрэг биш, 1-р зэргийн аллах, санаатай гал тавилт, дээр нь хэвлийд байсан хүүхдийн амьд хүрсэн хэрэг. Иллинойс мужийн хуулиар төрөөгүй хүүхдийн амьд санаатай өргөл түүнийг тустай хүн амны хэрэг гэж үздэг. Иймээс дуу фэйш тойргийн хүнд гэмт хэргийн баг, мөрдөн шалгах баг шууд ирээд нутгийн цагдаад туслан ажиллаж эхэлжээ. Хохирогч Илашагийн амьдралын түүх их энгийн цэвэрхэн байсан. Тэр лүүрийн хүүхдийн эмнэлэгт ажилладаг. Хамт олон түүнийг ажилдаа үнэнч дүлгэн хүн дуугүй сууж байхад өөрөө төрүүлж асууж мэндэлдэг тийм хүн гэж үнэлдэг байжээ. Тэр 2 настай охинтой мөн 2 дахь хүүхдээ өлгийдээ авахыг догтлон хүлээж байсан. Цагдаа нар ойрын орчмын камерын бичлэг, цахим мэдээлэл, утасны дуудлагын бүртгэл зэргийг авч шалгаж эхэлсэн. Оройн 5 цагт Илайша эмнэлэг дээр ажиллаа дуусаад гарсан. Камер дээр харахад тайван баг зэрэг ядарсан ч сандарсан юмгүй байжээ. 5 цаг 45 минутад гэрлүүгээ арих замдаа шатхуун түгээх дээр зогсоод бензин хийлээ. Дараа нь дэлгүүр орж нэг ус аваад гарсан. Маш тайван хин нэгэн дагаж мөрдөж байна, айд сандарч байна гэсэн шинж огт харагдаагүй. 6 цагт гэртээ ирсэн бөгөөд хөршин түүнийг юм бариад дээшээ гарч байгааг харсан. 6 цаг 30 минутаас 8 цагийн хооронд гэртээ амарч байсан бололтой. Утасны яриануудыг шалгахад тэр ээжтэйгээ найзуудтайгаа зүгээр л энгийн өдөр тутмын юм ярьсан байжээ. Тусламж гуйсан, айд сандарсан, эсвэл ямар нэгэн аюул мэдэрсэн шинж огт байгаагүй. Аз болж тэр үед түүний 2 настай охин эмээгэндээ байсан тул хэрэг болсон газар байгаагүй. Дараа нь гэмт хэргийн газрын үзлэгийн баг байдын дотор талыг нэгжиж шалгаж эхлэхэд хэд хэдэн онцгой зүйл гарч ирсэн байна. Юуны өмнө байрны цоожийг хүчээр ивцэн мөр байхгүй. Тэгэхээр алуурчин түлхүүртэй байсан, эсвэл Илайша өөрөө хаалгаа нээгээд оруулсан, эсвэл хаалга нээх үед нь дайраа орж ирсэн байх боломжтой. Шүүх хэмжийн анхны дүгнэлтээр Илайшаг хурц эртэй зүйлээр маш олон удаа дайрч гэмтээсэн байсан. Шархны тоо үнэхээр олон, ийм хэмжээний харгислал нь ихэвчлэн уур илэнгийн улмаас үйлдсэн гэмт хэрэг, эсвэл маш гүн хувийн ус онцон байж болдог гэсэн тохио. Гэхдээ мөрдөгчд Илайшагийн ойрын хүрээлэл харилцааг шалгахад түүний амьдрал тун цэвэрхэн, төвөгтөө хайр сэтгэлийн асуудалгүй, асар их үр зээлгүй, ямар нэгэн дайсангүй. Ийм хэрэг гарахад цагдаа нар хамгийн түрүүнд ойрын хүмүүсийг шалгадаг. Яагаад гэвэл ихэнхдээ гэмт хэрэг хохирогчийн танил хүрээнээс гардаг. Тиймээс Илайшагийн найз залуу Габриэлийг бас шалгалтанд хамруулсан. Энэ нь сэжиглсэн гэсэн үг биш, зүгээр л
заавал шалгах ёстой хүний нэг байсан гэсэн үг. Гэхдээ хэрэг болсон үед найз залуу нь гэртээ байгаагүй, ажил дээрээ байсан нь тогтоогдсон. Шуурхай шалгахад түүний байгаа газар тодорхой байжээ. Ажлынх нь хүмүүс гэрчилсэн, дээрээс нь камерын бичлэгч байв. Найз залуу нь энэ мэдээг сонсоод үнэхээр сэтгэлээр унсан байна. Бараг л нуруу унах шахсан гэдэг. Түүний уу гашуу хиймэл биш, үнэхээр бодит байсан тул цагдаа нар түүнийг хурдан хугацаанд цэцэгтний цагсаалаас хассан. Гэхдээ найз залуутай ярилцаар мөрдөн шалгалт хамгийн чухал нэг сэжүүр гарч ирсэн байна. Найз залуу нь хэлэхдээ хэдхэн хоногийн өмнө өөрөөр хэлбэл 1 сарын 24-нд тэр хоёр Facebook дээр нэг пикап машин зарж нэг залуу худалдаа авагчтай 8-9 гин. 8 бол дууссан байсан, мөнгө авсан, машинаа өгсөн. Гэхдээ нэг жижиг алдаа гарсан байв. Машинаа өгөхдөө тэд дугаарын автангаа санамсаргүйгээр машин дээр нь үлдээгээд өгчихсэн байжээ. Тэгээд дараа нь чаатлаад худалдаа авагч нь 1 сарын 26-нд дугаар авчирч өгнө гэж тохирсон байна. Энэ мэдээлэл мөрдөн шалгалтад маш чухал сэжүүр болсон. Алуурчин байр руу яаж орсон нь ойлгомжтой болжээ. Зүгээр л юм буцааж өгөхөөр ирсэн хүн шиг харагдсан байж болно. Илайша түүнийг өмнө нь харсан. Наад зах нь манай машиныг авсан залуу гэдгийг нь мэдэж байсан. Тийм болохоор хаалгаа онгойлгож өгсөн байх магадaltaй. Мөрдөн баг шууд цахим мөрдөн шалгалт руу шилжижээ. Тэдэнд одоо энэ худалдаа авагч хэн бэ гэдгийг олж тогтоох хэрэгтэй болсон. Цагдаа нар хохирогчийн Facebook руу нэвтэрч чатыг нь шалгасан байна. Алуурчин чатыг устгах гэж оролцсон байж магадгүй. Гэхдээ мессежийг устгалаа гэхэд бүх зүйл алга болчихдгүй. Сервер дээр хүлцэн мэдээлэл системд хадгалагдсан улмуур гэж байдаг. Тэрийг бүрэн арилгах амар биш. Яг энэ үед гэмт хэргийн газрын үзлэг дээр бас шин юм гарч иржээ. Гал зарим нотлох баримтыг сүйтгэсэн ч байрны дотор үлдсэн шатанхай шингэний сам дээрээс шинжээчд хэд хэдэн хурууны хээ илрүүлсэн байна. Шалан дээр байсан цусыг шинжилэхэд Илайшагийнх биш өөр хүний уулмар бас байж магадгүй тогтоогдсон. Илайша хүчтэй тэмцсэн тодорхой байлаа. Тиймээс зодооны үеэр алуурчин өөрөө шархтаж цус эсвэл арьсны жижиг хэсэг үлдээсэн байх магадлал өндөр байлаа. Ингээд хамгийн чухал нь цагдаа нар ойр хавийн гудамжны камерын бичлэгээс пикап машиныг хайж эхэлсэн. Цаг минут өнгөрөх тусам хэрэг гарснаас хойш хэдэн цаг өнгөрсөн байлаа. Алуурчин яг одоо зугтаж яваа байж магадгүй. Эсвэл нотлохоогоо устгаж яваа байх магадaltaй. Тиймээс цагдаа нар 48 цаг дотор заавал орж тогтоох хэрэгтэй болсон. Чатны сэргээсэн мэдээлэл гүйлгээний бүртгэлээс цагдаа нар нэг нэрийг олж тогтоосон байна. Тэр нь Нидас Славкус гэдэг 19 настай залуу байжээ. Тэр хэрэг гарсан газраас хэдхэн милийн зайтай Иллинойс мужийн Вестмонт гэдэг хотод амьдардаг байсан. Шөнө орой болсон байсан цагдаа нар яарч сандралгүй маш болгоомжтой ажиллажээ. Тэд түүний нэрийг шууд хэвлэл зарлаагүй. Хэрв мэдээ цэцэгдвэл цэцэгтэн оргон зайлах эсвэл нотлох баримт тусгах эрсдэлтэй. Нидасын үрдчилсэн мэдээллийг шалгахад тэр мэргэжлийн гэмт хэрэгтэн биш байжээ. Өмнө нь цагдаатай бага зэргийн асуудалтай байсан ч ноцтой хүчирхийллийн эрэг бүртгэлгүй. Гэхдээ хэрэг гарсан орой түүний хөдөлгөөнийг нэг бүршлэн шалгаж эхэлсэн. Автомат дугаар таних систем ойр орчмын дэлгүүр шатхуун түгээх гудамжны камерын бичлэгүүдийг шалгав. Камерын бичлэгт Нидас тэр орой худалдаа авсан пикап машинаараа байрны ойролцоо явж байсан нь тогтоогдсон. Гэхдээ тэр байр руу шууд очоогүй. Оройн 7 цаг 30 минутын орчинд нэг дэлгүүрийн камер түүнийг бичиж авсан байна. Тэр тэндээс нэг асаагуур жижиг савтаа гал асаах шингээ авсан. Тэр үед дэлгүүрийн ажилтаа анзаараагүй байна. Гэхдээ хэрэг гарсан дараа харахад энэ бол зүгээр нэг тохиолдол биш. Урьдчилсан бэлтгэл байсан нь ойлгомжтой. Оройн 8 цаг 45 минутын орчимд Нидастай төстэй залуу байрны зогсоолоор явж байгааг харуулсан. Тэр гүйж сандарч байсангүй маш энгийн энтгээ орсон суугч мэт тайван алхаж орж иржээ. Галын дуудлага ирэх үеэр тэр пикап машин байрнаас хурдтай гарч явсан бичигдсэн байна. Гэхдээ тэр шууд гэрлүүгээ яваагүй. Түүний машин Вестмонт хотын 63 дугаар гудамж ба Мэн гудамжны уулзарын ойролцоо нэг төмрийн дэлгүүрийн хажуу зогсон камер дээр харагдсан. Сонирхолтой нь тэр үед дэлгүүр аль хэдийн хаалттай байв. Цагдаа нар тийш нь очиж дэлгүүрийн дотн биш гаднах хогийн самнуудыг шалгасан. Өвлийн хүүтэн шүүн хогон дундаас тэд
хэдэн ууд олж явжээ. Тэр ууднууд хожим шүүхтэр хамгийн хүчтэй нотлохоо болсон. Дотор нь цустай хувцас Лүри хүүхдийн эмнэлгийн тэмдэгтэй ажлын үнэлэх хүзүүний зүйлд Илайшагийн найз залуугийн банкны карт байв. Өөрөөр хэлбэл энэ зүгээр нэг аллага биш, дээрэн байсан. Энэ нотлохоо Нидасыг гэмт хэргийн газартаа шууд бодитоор холбосон. Илайшагийн алга болсон гар утсыг технологийн баг байршлыг нь тогтоож эхэлжээ. Уутас хэрэг гартын дараа хэсэг хугацаанд хөдөлсөн, дараа нь дохио алга болсон байв. Цагдаа нар гар утсыг машин дотроос цонхоор шийдсэн байж болцшгүй гэж таамагласан. Уудалгүй замын хажуугийн өвсөн дундаас утсыг олсон байна. Уутас хоёр хуваагдаж илд санаатаагаар эвдсэн. Байршил тогтоохыг таслах гэж оролцсон нь ойлгомжтой. Гэвч энэ үйлдэл нь эсэргээрээ гин буруутай гэдгийг баталсан. Цагдаа нар одоо эргэлзэх зүйлгүй болжээ. Байр дотор энэ аимшигыг үйлцэх хүн бол Нидас. 2026 оны 1-р сарын 26-ны шөнө 11 цаг 40 минут. Илайша алагдсанаас хойш ердөө 3 өрхгүй цаг өнгөрсөн байлаа. Даунерс Гровийн цагдаа Дүүпэж тойргийн тусгай ажиллагааны баг асар урдан ажилласан. Тээврийн хэрэгслийн байршлын мэдээллээр тэд Нидасын байгаа газрыг тогтоосон. Тусгай баг чимээгүйхэн байшин бүслөв. Пикап машин нь гадаа зогсоол дээр зогсож байлаа. Мөрдөгчд жолоочийн хаалганы байруул жолооны хүрд дээр тол байгааг анзаарсан. Магадгүй цус. 11 цаг 42 минутад цагдаа нар чанга гарагчаар дуудаж гэр доторх хүмүүсийг гарч ирэхийг шаардсан. Хэдхэн минутын дараа хаалга нэгдэв. Нидас гараа өргөн гарч ирлээ. Түүнийг шуурхай газар твтүүлж гавзв. Баривчлах үед тэр гайхалтай тайван байжээ. Эсэргүүцээгүй, орилж чарлаагүй. Цагдаа нар шүүхийн яаралтай нэгжлэгийн зөвшөөрлөөр гэрт орж шалгалт хийв. Тэнд цустай гутал, сольж тайлсан бус хувцас, дээр нь Илайшагийн ДНХ илэрсэн. Нидасыг Дүүпэж тойргийн шоронд аваачжээ. Эхний байцаалтын үеэр тэр дуугүй байхыг хичээсэн. Байранд очисон гэдгээ хүлээсэн ч явахдаа Илайша амьд байсан мэт худал түүх цохихыг оролдсон байна. Гэвч цагдаа нар шахаж шаардах шаардлагагүй байсан. Нотлохоо хангалттай байв. Шүүхийн баримт цагдаагийн мэдээлэл болон түүний мэдүүлгээр тэр шөнийн үйл явдлыг бүрэн сэргээж чадсан. Бүх зүйл ердөө $1500 үнэтэй хуучин пикап машин болон нэг орхигдсон дугаарын автангаас эхэлжээ. Тэр өдөр Нидас тохирсны дагуу дугаарын автанг буцааж өгөхөр очсон. Илайша түүнийг сэжиглээгүй хаалгаа нээж дугаарын автангаа осон байдаг. Нидасын хэлснээр машин нь жаахан асуудалтай юм шиг санагдсан тул Илайша багаж өгөөд очоод доор машиныг хараад ир гэж явуулсан байна. Нидас доош бууж дараа нь буцаад гэрлөө орж иржээ. Тэр 2 дахь удаа орж ирсний дараа маргаан гарсан. Яг юунаас эхэлсэн тодорхой биш, машины асуудал уу, үг хэлний зөрчлөө мэддэхгүй байгаа. Гэхдээ тэр мөчөд яриа дуусч хүчрхийлэл эхэлсэн. Шүүх эмчийн дүгнэлтээр Илайшагийн биед ойрол цогоор даалгаар утгалсан зүссэн шарх байсан. Хүн үхэхэд 2-3 утгалалт хангалттай байдаг. Харин дал гэдэг бол хяналтаа алдсан зүйл. Шархнууд ихэвчлэн толгой, хүзүү, дээд биедээр төвлөрсөн байжээ. Илайша жирэмсэн байсан ч тэмцэн түүний гар шуу дээр хамгаалах шархнууд олон байжээ. Нидас түүнийг жирэмсэн гэдгийг мэдэж байсан. Гэвч энэ нь түүнийг зогсоогоогүй. Нохоо эзний хамгаалахаар дайрсан ч бас хутгалуулсан байна. Аз болоход нохоо амьд үлдсэн байдаг. Хэрэг дууссаны дараа Нидас зүхтаагүй, харин утсыг нь банкны картыг нь авч явсан. Дараа нь байр дотор галт тавьжээ. Түүний утаснаас хэрэг гарахаас өмнө Google-с аимшигтай айлтууд хийсэн нь илэрсэн. Энэ гал санаандгүй биш, төлөвлөгдсөн байсан. 2026 оны 1-р сарын 28. Нидас шүүхэд анх удаа гарч ирэв. Түүнд 1-р зэргийн хүн амны хэрэг амьтанд хэрцгий хандсан. Санаатай гал тавьсан гэх мэт олон хүнд ял тулгсан. Прокурор шүүхтэр энэ бол зүгээр нэг аллага биш. Тэр 70 удаа хутгалсан, жирэмсэн гэдгийг мэдсээр байж зогсоогүй. Дараа нь бүх байрыг шатаахыг оролдсон гэж мэдэгджээ. Хэрэг бүх ял нь батлагдвал Нидас бүх насаараа хоригдох, сулагдах эрхгүй болох ял сонсох магадaltaй. Иллинойс мужид ийм төрлийн гэмт хэрэгт ял маш хатуу.
2026 оны 20 дугаар сарын 18-нд Нидаас дахин шүүхэд орж ирсэн. Танхим дүүрэн хүмүүс суусан байлаа. Илайшагийн гэр бүл найз нөхөд эмнэлгийн амт олон ирсэн. Зарим нь уйлж, зарим нь дуугуусууж, зарим нь түүнийг харахаас татгалзаж байв. Нидаас хамгаалалтын өмгөөлөгчтэйгээр ирсэн. Тэр өмнөгшгөө хэд сандралгүй, нүүрэндээ илэрхий, сэтгэл хөдлөлгүй байлаа. Гэвч энэ удаад прокурорын тал баримтуудыг илүү дэлгэрэнгүй танилцуулсан. Хурууны хээ, ДНХ, камерын бичлэг, хогийн санаас олдсон хувцас, гар утасны байршлын мэдээлэл, Google-ийн хайлтын түүх. Өмгөөлөгчийн тал урьдчилан төлөвлөөгүй гинтийн маргаанаас үүдэлтэй гэж хамгаалах оролдлого хийсэн ч гал асаах шингэн худалдаа авсан цаг хайлтын түүх зэрэг нь урьдчилсан байсныг харуулж байлаа. Downers Grove бол тайван гэмт хэрэг бараг гардгүй газар. Тиймээс энэ хэрэг хотыг бүхэлдэн цочроосон. Байрны гадаа хүмүүс лаа асааж цэцэг тавьж Илайша болон түүний хэвлийдэх хүүхдийн дурсгал зориулсан захиа үлдээж эхэлжээ. Лүүрийн хүүхдийн эмнэлгийн хамт олон тусгай хандивын сан нээж түүний 2 настай охин зориулсан санхүүгийн дэмжлэг босгосон. Олон хүн нэг зүйлийг хэлж байв. $1500 машин ийм аимшиг авчирна гэж хэн бодох вэ? Хамгийн их шаналсан хүн бол Илайшагийн 2 настай охин. Тэр өдөр эмээгэндээ байсан нь амийг нь аварсан. Гэхдээ тэр ирээдүйд ээжийнхээ талаар энэ аимшигтай түүхийг сонсч үсэн. Хотынхон түүнийг хамгаалж дэмжихийг хичээж байв. Иллинойс мужид 1-р цэргийн хүн амны хэрэг жирэмсэн эмэгтэйг санаатаа өнөөсөн. Гал тавьсан, дээрэм гих зэрэг ялны элбэл бүх насаар хорих, суллагдах эрэхгүй ял авах өндөр магадaltaй. Шүүх эцсийн шийдвэрийг гарах хүртэл Нидаас 20 ангид үлдэнэ. Энэ хэрэг бидэнд нэг зүйлийг маш тод сануулсан. Онлайн худалдаа аюулгүй юм шиг харагдагч биечлэн уулзах үед жинхэнэ нэрстэл эхэлж болдог. Хүн өмнө нь нэг удаа уулзсан тань л царай мэд санагдсан ч үнэндээ тэр танихгүй хүн хэвээрээ байдаг. Хэдхэн минутын уур хяналтгүй шийдвэр нэг биш хэд хэдэн хүний амьдралыг эргэж буцшгүйгээр сүтгэж чаддаг. За ингээ өнөөдрийн бичлэг маань энээрээ дуусаж байна. Та бүхэнд бичлэг маань таалагдсан бол лайк саба заавал дараад өгөөрэй.